нэм дүргий. Сайхан амарлаа. Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. За баярлалаа танд. За Улаанбаатар марафонд болох гоо та хэд манд бэлтгэл ажил давгүй байна уу? За Улаанбаатар марафон эхлэхэд одоо 30 гаруй хоног байна яг ажлын өдрөөр бол бид нар бол ерөнхийдөө бэлтгэл ажилдаа ороод шүүгчнэрээ сонгоод зам талбайгаа бэлэн болгоод Азийн холбооноос төлөөлөгчд ирээд Монгол улсын хөнгө атлетикийн холбооны хүсэлтээр юу яасан юм? Дэлхийн холбоонд Азийн холбоонд хүсэлт тавиад албан ёсоор 42 21 км-ийг албан ёсны дэлхийн одоо стандартын замаар бий болгоод ингээд сертификатаа сайн аваад одоо бид нар өнөөдөр бол нийслэлтэй хүлээлгэж өгөх гэж байж байгаа. За тэгэхээр нэг сарын дараа ер нь бол марафон голдмын эхлэх байна. Шүүгчнэрийн бүрэлдэхүүний хувьд одоо хэдэн үнэтэйгээр төлөвлөж байгаа? За шүүгчийн бүрэлдэхүүнд бол Монголын хөнгө атлетикийн холбоо бол 100 шүүгч бэлдэж байгаа. Энэ чинь 42 21 энэ төр чинь бол яг олон улсын тэмцээнүүд болох учраас маш хариуцлагатай шүүх ёстой. Энэ дээр бол хай-фай бол одоо маш Герман улсаас бол стандартын цаг авчирсан байгаа. Энийг бол ер нь угсрахад бэлэн болгоод байж байгаа. Шүүгчнэр бол маш нарийн ажиллагаатай шүү дээ. 30 хэдэн мянган хүнээс чинь за нэг 6-7 мянган 42 21-т гүйх учраас тэдний цагийг маш зүйтэй зөвөр гаргах нь амжилт нь бас тодорхой нөлөөлнө. Энд чинь нөгөө нэг зэрэг цол олгодог болсон. Тийм учраас бол энэ дээр бол маш хариуцлагатай ажиллахгүй болохгүй. Ааха. За та бүхэн маань сүүлийн 3 жил Улаанбаатар марафонтой хамтран ажиллаж байгаа зөв тий. Тэгэхээр энэ удаагийн хувьд бас олон улсын ийм чанартай замтай болж байгаа гэдэг олон онцлогуд байна. Тэгэхээр та хэд маань ер нь ямар үүрэг оролцоод ажиллаж байгааг бас үзэгчд маань дэлгэрэнгүй танилцуулахгүй. Улам л одоо хариуцлага болоод зохион байгуулалтын зүйл дээр олон зүйлүүд нэмэгдэж байгаа юм дүр зэрэг бас харагдаад байна шүү тий. Ер нь бол бид нар Азийн холбоо, дэлхийн холбоонд хүсэлт тавьснаар бол энэ жил Азийн холбооноос 2 шүүгч томилогдож ирээд замыг бол 3 өдөр хэмжсэн. Нөгөө дулаан орны шүүгчнэр ирсэн учраас маш хэцүү хүндрэлтэй байлаа. Даарад ерөөсөө 1 км яваад даарад 1 км яваад даарад бас бид нар чинь нийслэлтэйгээ хамтраад бас замыг нөгөө сөрөг урсгал руу орсон учраас бас жоохон хүндрэлтэй. Тэгээд нөгөө хүмүүс даарад айгүй хэцүү байдалтай ер нь маш их нарийн хэмжилт хийдэг учраас тэгээд тэр юу Азийн холбоос ирсэн шүүгч минь маш их даарад ирсэн явж чаддгүй бид нар чи ядарсан 2 өдөр болоод өглөө 4 цагаас 5 цагаас хэмжээд тэгээ ямар ч байсан амжилттай болоо сертификат аваад одоо өнөөдөр нийслэлтэй хүлээлгэж өгнө ингээд манай марафон маань ерөнхийдөө ингээд дэлхийн стандартын замаар дэлхийн холбооны одоо яг лого Азийн холбооны логог ингээд ажиллуулах боломжтой болж байгаа. Энэ нь бол одоо Монгол улс бол ингээд мундаг том марафонтой болж байна гэсэн Улаанбаатар хот маань. Тийм шүү дээ. Цаашдаа тэгээл тэр зам дээр олон улсын тэмцээний зохион байгуулах боломжтой болчихж шүү дээ. 30 он хүртэл бол энэ сертификат бол би одоо яг энэ үгээр явах боломжтой, замаа өөрчлөх боломжгүй. Тэгээ Азийн холбооны төлөөлөгч ирээд тэр замаа одоо яг миний хэмцэн замаар гүйж ийн үү, гүйхгүй байна уу гэдгийг бас шалгана тохиолдолтой хяналттай. Тийм. Одоо энэ марафон голт маань 4 төрөлд байгаа гэж байна. 5, 10, 21 5 байгаа юу те? 21 42 гэж. Ер нь бол хэд хэдэн төрөл байна. Зайнаас хамаараад зэрэглэлүүд өөр байх уу? Яг 41 42 21 2 бол яг дэлхийн стандартын замаар гүйн. Тэр дээр бол зэрэг цол олгодог байхгүй юу? Яг зэрэг цолын албан ёсны цагаар нь ерөнхийдөө 42 21-т бол Хятад, Япон, Кен зэрэг олон улсын шилдэг гүйчнэр ирж байгаа, ер нь урилгаар хийж байгаа. Дараа жилээс бол юу бол камерчд бол зүгээр шууд манай энэ нөгөө дэлхийн стандартын замд учраас ер нь бүх орноос ирэх боломжтой. Энд чинь оноо өгдөг стандарттай болчихж байгаа байхгүй юу? Тий, бүх дэлхийн стандартаар яг хүмүүс ирж оролцох боломжтой. Энэ жилдээ бол яг ганц 2 камерч урилгаар ирж байгаа. Тэгээ Азийн холбооны ерөнхийлөгч бол ерөнхийдөө энийг бол дэлхийн зам учраас бол ер нь бүх дэлхийн юунд одоо ингэ тавьчихж байгаа байхгүй юу? Мэдээлэлд оруулчихж байгаа тий. За хүмүүс бэлтгэлдээ хэдийнэ гараад эхэлчихсэн байна. Гүүн гэдэг яг мэрэгчлийн тамирчин биш гэсэн өөрийгөө сороод 21-т гүнэ гэсэн хүмүүс хүртэл харагдаж байна. Тэгэхээр чинь шин зам дээр стандартын зам дээр гүйх гэдэг бас олон хүмүүс бэлтэж байгаа. Ер нь л Улаанбаатар марафоны тухай хаасайгүй л ер нь чихэн сонсогдоод байна шүү. Тэгэхээр зохион байгуулагчдын зүгээс бас үүнд яаж ажиллаж байна? Магадгүй нөө та хэд маань хэдэн хүн оролцох вүлээ? За тийм хүн оролцохоос шалтгаалаад одоо энэ зүйлээ илүү анхаарай гэдэг ч юм уу. Ер нь л нэг ийм
бэлтгэл ажлын бас нөхцөл байдал ямар хөө байгаа тухай та бас нэмэлт мэдээлэл. Ер нь яг 42-21-д гүйж байгаа хүмүүс бол сонирхогч нар бол нэлээх байгаа. Гэхдээ бас маш анхааралтай байх хэрэгтэй, эрүүл мэндтэй хяналт тавих хэрэгтэй. Тэгвэл бол бас холын зайд гүйж байгаа улсууд маш хэцүү байдаг тийм. Энд яг бэлтгэл сургуульд хүмүүс энэ клубүүд төр бол хийж илээ л да. Тэгтээ бол ингээд гараанаас гарахтаа маш одоо нэг темпер гарах юм уу тиймэрхүү байдлыг бол анхаарахгүй маш хурдтай гараа замдаа эцэд цуцах ядрах тиймэрхүү асуудал маш их гардаг. 42 км чинь бол ер нь дэлхийн шилдэг тамирчид бол 2 цаг дөнгөж жоохон гаргаал гүйж байгаа шүү дээ ер нь. Тийм баг. 2 цаг 10-аас тотгож гүйдэг тамирчид бол ерөнхийдөө баг ирэх баг. Тэгээ ер нь 4 цаг болгоод замаа хаах хэрэгтэй байхгүй юу? 4 цаг гүйсний дараа барайнд орсон тамирчид 4 цаг дотроо багтах хэрэгтэй. Барайнд ороогүй тэгээд бол ингээд зам хаахад дэлхийн стандарт байгаа. 4 цагт багтах хэрэгтэй. Одоо энэ 21-42 км-ийн зайд гүүх одоо гүүгчдэд зориулаад анхны тусламжийн цэгүүд бас байрлуулсан байгаа. Лид хэдийг байрлуулсан байгаа. Ер нь бол 5 км-ийн зайтай ингээд байрладаг ер нь. Усны цэг байх хэрэгтэй. Анхны тусламж үзүүлэх цэг байх хэрэгтэй. Тэн дээр бол бид нар нэлээд хяналттай ажиллаж байгаа л да. Ер нь 5 км тутамд эмчнэрийг ажилуулад нийт тойрох одоо 21 км хоёр тойрж байгаа шүү дээ. Энэ дээр бол ерөнхийдөө одоо спортын ангаах ухааны төвтэйгээ хамтраад эмчнэрийг бол маш олноор нь ажилуулъя. Тийм ер нь ажил зохион байгуулж байгаа. За зохион байгуулалтын тал дээр та үзэгчд маань ер нь дэлгэрэнгүй мэдээллүүдийг хангалттай өгчлөө. Тэгээд би бас яг оролцож байгаа хүмүүс рүүгээ хандсан зүйлүүдийг танаас асуумаар байна. 1.5 гээд гэр бүлэрээ гүдэг энэ төрөл бас их анхаарал татдаг маш олон хүүхдүүд бяцхан хүүхдүүдэд хүртэл барьцсан гүйж байгаа хүмүүс маш их харагддаг. Тэгээд үүн дээр бас та хэд маань мэдээллүүдийг өгөхгүй. Ер нь яг оролцохоор зэгж байгаа хүмүүс хамгийн чухал юуг анхааруул цохилтой байдаг вэ гэдэг тал дээр бас мэдээллүүдийг өгөөд бэлтгэл ажил талаас нь. Ер нь оролцож байгаа хүмүүс бол ингмээр байгаа юм л да. Ер нь шүүгчд болон одоо тэр хүмүүсийн одоо удирдлагын доор ажилламаар байгаа хөө манайх жоохон замбраагүй байдал гаргаад байдیں۔ Нөгөө эхлээд бол элит тамирчид гарах хэвээр. Ягаад гэвэл тэд нар маш өндөр амжилтын төлөө явж байгаа. Оноо авдаг учраас энэний араас одоо 21 ингээд баг багаараа цувраа гардаг байхгүй. Тэгэхээр манайх жоохон замбраагүй байдал гаргаад байдیں۔ Тэр дээр нөгөө элит тамирчид ингээд маш их өндөр ачаалттай уралж байгаа учраас зам дээр их садаа болдог байхгүй юу. Энэ асуудлыг бас энэ одоо сураантай хүүхдүүд байж янз бүрийн дугуйтай улсууд ингээд янз бүрийн байдлаар ингээд жоохон хандахаар тэр элит тамирчид ч зөвхөн амжилтын төлөө явж байгаа учраас энэ дээр бол нэг элит тамирчдад одоо баяр хүрэх байдлаар байх ёстой байхаа гэж ойлгодгийг. Тэгэхгүй ингээд замд нь садаа болох юм ямар нэгэн байдлаар жоохон тэглэгдэл тэр хүн бас амжилтанд нөлөөлдөг учраас элит тамирчид бол жоохон характер жоохон өндөр байдгийн тий. Тэгэхээр ер нь тухайн үед тэр хавьд байгаа хүмүүс ер нь сайн анхаарах хэрэгтэй мэн тий хүмүүс саад болохгүйгээр зам талбайг нь маш чөлөөлөөд одоо бие биендээ маш хүндэтгэлтэй хандах нь одоо маш зүйтэй л дээ тий. Ер нь бол тамирчин хүн уралж байгаа өөрийнхөө амжилтыг ахиулъя гэсэн улсууд явж байна. Тийм учраас бол тэднэрт бол маш хүндэтгэлтэй хандаа замын тавьж өгөөд явж байвал маш зүйтэй байхаа л гэж ойлгохгүй шүү. Танихад амархан шүү дээ. Энд чинь ингээд өөртөө бүгд номертой учраас энэ гүйж байгаа юм байна гэдгийг хараад 5 км, 10 км, 21, 42 бүгд номертой тий. Тустай өөр өнгийн номертой. Тэгэхэд бол бие биендээ ер нь жоохон хүндэтгэлтэй хандаасай л гэж хүсмээр байна. Одоо Улаанбаатар марафонд оролцохын тулд байгууллагуудад бас одоо юу гэдгийг энэ марафонд оролцооч гэдэг юм урилгач гэдэг юм уу тиймэрхүү зүйл өгж байгаа юу? Ер нь бол байгууллагууд бол өөрсдөө ингээд санаачлагаар маш их идэвхтэй оролцдог. Тэгээ залуучууд маань ер нь аль болохоор өөрсдөө сорий гэж байгаа шүү дээ. Одоо тамирчид ер нь өөрсдөө буугахаа цагаар хамаг юм хэмждэг болцсон. Тэр дээрээ бол маш их ачаал холбогдлоо. Би өнөө жил 2 цаг 50 минут гүйсэн бол маргааш 2 цаг 49 минут гүйч гэдэг юм. 1 минутаа хедэнч гэдэг чинь бол маш өөрт нь бол маш их тааламжтай байхгүй юу. Энэ дээр бол хүмүүс бол ерөнхийдөө маш их итгэвчтэй олцдог юм а. Ер нь өөрийнхөө цагаар л ер нь өөртөө хэмжигддэг шүү дээ. Би нөгөө яагаад энийг асууад байна гэхээр өчигдөр надад марафоны юу ирсэн байхгүй юу? Урилга. Тий, тэгээд 5 10 21 42 би яаж 21 42-т гүйхвэ? Тэгээ ер нь бол 5 км-т би саналаа нэрээ өгчихсэн байгаа. Тий. Тэгээд тэгээд танаас ер нь байгууллагуудад энэ одоо урилга ирдэг юм болов яа надад юм санал ирчих үү гэдэг юм. Ер нь бол ингээд байгууллагач ер нь хамт олноороо гүйчи одоо ийм сайхан арга хэмжээний одоо бол сая Бээжинд юунд
Янжууд болсон марафон дээр бол Бээжин, Хөх хот бүх газруудаас ирж штэ. Ер нь бүх тамирчид ирээ сайхан уралдчаад амжилтаа харчаад би нэг ийм 1 минут ахлаа 30 секунд ахлаа 10 секунд ахлаа би бас мундаг байна. Энд чинь нөгөө стандарттай зам дээр гүүх нь хамгийн гол нь маш гоё одоо хүнд гоё сэтгэл төрдөг байхгүй юу? Тий өөр би олон мянгуулаа гүйж ийн тэр нь айгүй гоё одоо хүний ер нь эрүүл мэндэд тустай гэдэг утгаараа ер нь 100 цаг хавар цаг ч юм бол маш гоё шүү дээ ер нь. Бүртгэлийн хувьд бол 3 сарын 1-ээс эхэлсэн байсан. Тэгээд та бүртгэлийн хувьд бас үзэгчд маань мэдээж амжаагүй хүмүүс байвал мэдээлэхгүй. Энэ жил нэлээ эрт бас хааж байгаа сургуулсан тийм. Эрт хаахын учир 5 сарын 1-нд хааж байгаа учир бол бид нэр зохион байгуулалтын дээр маш их анхаарах хэрэгтэй байхгүй. Ер нь ямарваа нэгэн марафон гүйлт бол 3 сар юм уу 4 сар бүртгээ хаачдаг байхгүй. За ингээд 30 мянга юм уу 35 мянган хүнд юу хэрэгтэй, хэдэн литр ус хэрэгтэй, одоо хичнээн хүн зохион байгуулах уу, энэ зохион байгуулалтыг эрт хийхгүй болохоор яг цагийн тулгачаар айгүй хэцүү. Би ингээ оролцъё гэсэн ер нь ямарваа нэгэн тэмцээнд нэг жоохон гэж эрт таачаад зохион байгуулалтаа хийх нь л маш зүйтэй байдаг л да. Тэгэхгүй яг цаг тулахаар айгүй хэцүү байдаг юм аа бас 30-40 мянган хүний бүртгэлийг наасан цааш нь болгоно. Цагийн амжилтын нарийн гаргаж өгмөр байдаг ингээд бас асуудлууд их байдаг. Одоо энэ дэлгэцэн дээр яг 42 км-ийн маршрут харагдаж байна уу? Тийм байна. Тийм байна тий. Энд ч одоо хаанаас эхэлж байгаа гэсэн үг вэ? Талбайгаас. Талбайгаас эхлээд зүүн дөрвөн зам наран туул нөхөн гүүрээр гарцаад 57 дугаар сургууль амгалан өртөө тэгээ буцаж эргээд ингэж яваад дүнжин гарваар ирээд ийм мартаар эргээд тэгээд ийм мартаар буцаж тойроод хойшоо ингээ 21 болчихж байгаа. Дахиад нэг тойрохоор 42 км. Энд чинь 1 метр ч илүү байхгүй 1 см ч дутуу байхгүй ёсгүй байхгүй энэ чинь стандарт гэдэг учраас. Та түрүүнд яриандаа дурдчихлжсэн урилгаар бас чансаатай тамирчид ирж байгаа гэдэг. Энэ нь бас Монгол улсаас орсож байгаа тамирчдыгаа нэг юм урам зориг өгөх. Одоо түүнээс нь бас үлгэр жишээ авах нэг ийм бас зорилго харагдаад байна тийм. Тэгэлгүй яг энэ чи элит тамирчид ирнэ гэдэг чи одоо Монголын шгшээвагийн тамирчдын бас чансаг шалгаж байгаа шүү. Манайх чинь марафон гүйл чинь олимпиад ордог төрөл шүү дээ. Бас мундаг тамирчид маань байдаг. Одоо Сэрод маань байна, Мөнхзээ байна, Хишиг сайхан байна. Бид нар ч одоо олимпиад ордог тамирчид эднэртэй чинь бас уралдаж үзье гэж байгаа гадаадын тамирчид ирж байгаа. Ер нь бол цагийн хувьд л бол эднэр чи айгүй ойрхон уралдана. Ер нь тийм учраас бол манай марафоныхан бол одоо бэлтгэлдээ гарцсан байна. Тэгээ гадаадын тамирчидтай ер нь чансаагаа шалгая л гэж. Энэ чинь оноо өгдөг байхгүй юу? Энэ чинь оноо авсараад олимпиад орохгүйгээ шийддэг асуудлууд гардаг учраас манай хэдэн тамирчид маш их хариуцлагатай шүү дээ. Тэгээ ер нь бол олимпиад манайх одоо уг нь бол нэг марафон гүйлт нэг 6 тамирчин бэлдмээр байгаа байхгүй юу. Тэгэхэд яг манай одоо шгшээвагийн хувьд болохоор 5 тамирчин байж байгаа. Тэгэхээр одоо бас нэг одоо оролцох тамирчдын 6 байжгаад одоо олимпийн ирэх хавтал одоо ч 3 жил үлдлээ шүү дээ. Энэ хооронд 4 тамирчтай байжгаад ямар нэгэн бэртэл гэмтэл авах юм бол биднэрт айгүй хохиролтой энэ чинь 42 км гүүхийн тулд одоо жилийн ачаал гэдэг чинь маш өндөр шүү дээ. Өдөр болгон бэлтгэл хийн. Өвөл болохоор Монгол чи ямар үйлээ те цаг агаар маш хүйтэн болчихно. Тийм байдалд одоо өдөр болгон бэлтгэл хийхэд маш хүндрэлтэй болчихдөг юм аа. Таны хувьд магадгүй яг энэ салбарыг ахалж ажиллаж байгаа хүний хувьд санаа зовндаг асуудлын нэг бол яалтчгүй юм байгаа тийм. Би чинь Хятад улс тэгэл Япон, Солонгос руу одоо хандаал өвлийн цагт одоо манай туслаач маш хүйтэн байдаг. 30-40 гэх юм хүрдэг гэхээр гайхаад байдсан шүү дээ. Ямар тийм амар байдаг гэж гайхаад өөртөө болохоор нөгөө зам талбай сайтай менежтэй. Манайх ч одоо яг налах дээр л ганц талбай байна. Өөр талбай байхгүй. Тэгээд одоо өвлийн цагт маш утаа үнээр хэрэгтэй. Тэгээд тамирчид их хөлрөөд ирэхээр бас нэг ингээд нэг биенээс нь жоохон эвгүй үнэр ялгараад байж байхгүй. Нөгөө хүчил төрөгч багасаад ирэхээр тэр дээр бол марафончд маань айгүй бас жоохон хүндрэлтэй байд юм аа. Үнэхээр энэ нөгөө хэлэхэд. Тэгэхээр Улаанбаатар марафон бол яг энэ хөнгөн атлетикийн тамирчдын тэр дундаа мэрэгжлийн тамирчдын хувьд бол яг гоё өөрийгөө сорих бэлтгэлээ юм торгон агшин байгаад шүү дээ. Тийм чи одоо яг өвөл манайхан чинь бэлтгэл жоохон таарах хийсэн байгаа. Одоо л яг ингээд уг нь бол энэ чинь намар тийшээ бид нар ч бас өндөр амжилттай үзүүлээл гэж бодож байгаа шүү дээ. Ер нь одоо ингээд сайхан дэлгэр цаг ирчихээр тэгээгүй учраас бол одоо бол яг ерөнхийдөө тамирчид маань сая Солонгост жоохон бэлтгэл хийлээ. Хятад 2-3 марафонд орчлоо, Солонгост бас марафонд орчлоо. Одоо тэгэл энэ дээр л одоо гадаад тэгээ тамирчтай л одоо чансаагаа шалгана штэ л гэж бодож байна да. За
Танаас сүүлийн асуулт асуугаад тэгээд ерөнхийдөө яриацлага өндөрлөе гэж бодож байна. Улаанбаатар марафоны бүртгэлийн хурамч яг хэдэн төгрөг байна? Бүртгэлийн хурамч болохоор харилцан адилгүй. Гадаадын тамирчид бол нөгөө өндөр зардалтай учраас 90,000-аар бүртгүүлж байгаа. Энэ нь бол яг нь ерөнхийдөө дараад нь бол энэ зардал чинь бол буцаад ингээ шүүгчийн зардал мардал ерөнхий бүх юмдаа шингэждэг байхгүй. Энд чинь зөвхөн юу болохоос биш шүүгчдээс гадна эн чинь бүх өчнөө байгууллага гарч байгаа 50-60 байгууллага хамтарч ээж л энийг зохион байгуулахгүй бол одоо замын цагдаа байж гин бүх дүүргийн спорт хороолууд хамтарч ажилладаг учраас маш өндөр зардалтай тийм маш өндөр зардалтай ийм байдгийм да. Ер нь бол зардын хувьд бол дэлгэцэн дээр бас яг бүртгэлийн хурамжууд харагдаж байна. Та бүхэн маань тэгэхээр бидэнтэй ерөнхийдөө дараагийн дугааруудад хамтдаа байгаарай. Бид Улаанбаатар марафоны мэдээллүүдийг та бүхэнд цувралаар өгсөөр байх болно. Энэ удаагийн хувьд бид Улаанбаатар марафонд хөнгөн атлетикийн холбоо манд хэрхэн одоо хамтарч ажиллаж байна гэсэн мэдээллийг та бүхэндээ хүргэлээ. Студид маань Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Наран Гэрэл ирлээ. Та бүхнийхээ амжилт хүсье. Улаанбаатар марафонд уулзъя. За баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.